Тамаас ирсэн солиот. Эзотерик бичил тууж. Хүн бурхныг бүтээл, харин бурхан хүнийг бүтээл. 2. Гадаа цас будрна. Мүүлэн хотын гудмаар өөрийг нь таних хэн нэгнийг хайн хэдэн цаг элдэрчээ. Зөрж өнгөрөх хүн бүрийн царай өөд худал танимхаар нь толгой дохивч цаадууланд түүнийг нүдний булангаар хялаахан бүүхэл хүн гэж тоосон шинжгүй явж одно. Тэгээд дэмийл цас аялах тэнгэр өөд жиртэн нүүрэн дээр нь унмагцсан хайлах цасны ширхгийг тоолон зогсдол хэн нэгэн мөррөө нь чанга зохиход цочсон доон уул галдлаа. Өмнөө нь зогсох ламын ногоон туяатай шар нүднийг хармагц мүүлэнд түүнийг таних юм байна гэх далд мэдрэмж төржээ. Гэвч хаана хизээ уулзаж учирч явснаа санах гээд тархиа онгоцсон боловч нүднийх нь өмнөөр нөгөө л нэг дүрс жирэлцэн өнгөрөхөд ногоон туяатай шар нүдийг л харж амжив. Таа чинь хэн билээ хэмээн мүүлэн догдолсон доон ээрч мууран амандаа сонсдох төдий бовтнолаа. Би ээжийн чинь хойдохыг уншсан лам байна. Ээж маань нас барчихсан юм уу? Үхэл бол асгарсан нулимсны төлөөс гэж би чамд тэр үе сануулсан биз дээ. Тэд чамаас хариугаа авч байгаа нь. Чамтай энд ингэж таарлсан бурхны өрөөл биз. Мүүлэн үхлийн талаарх ламын хэлсэн үгийг ойлгосонгүй. Харин сэтгэл дотроо би яаж ээжигээ мартаж чадваа гэх шаналлд автаж нүднээс нь нулимс өөрийн мэдрэлгүй гойжин хазар даган урссаар аманд нь шорвог зүйл амтагдахад сая уйлж буугаа мэджээ. Ээжигээ төсөөлж дүрслэн санах гэж оролдовч түүний нүдэнд нөгөөх л цагаан ор, манан, ногоон туяатай шар нүд харагдаад юр болж өгсөнгүй. Нүдэнд нь байн харагдах болоод байгаа тэрхүү ногоон нүдтэй туйлын адилхан нүдэрэн лам түүн рүү хар цалгалгүй ширтгэд мүүлэн далдран би өөрийнхөө хэн болохыг ч мартсан хэмээн дорой дуугарлаа. Чи өөрийгөө архитай хамт уучхаж одоо чамд хөгсдийн ертөнцид л очих дутуу байх шиг. Намайг дагаад яв гэж лам хэлээд гудам уруудан алхлаа. Өвчин дидүүлж хамаг тамираан барсан өвгөн адил мүүлэн толгоогоо ганцгалж хөлөө арай ядан зөөн ламын араас ажилсаар гандангийн дэнжид байх түүний гэрт ирлээ. Гэрт ормогц арц хүчний үнэр хан хийж анхлын утаан донд гинт явж орсноос мүүлэнгийн толгой ман сурахад хамар нь үрчилзэв. Тэгмэгт цээжний гүнээс хэрчигнэх мэт эвгүй авай гарч хэсэг хий огсноо гэрээс гүйхээр шахам гарчээ. Гадаа мүүлэнгийн хий хахад цацсан ханиах бөөлжг чимээг лам хэсэг зур чагнан зогссноо хувцаа тайлв. Цогссон нүүрсэнд улаалсан зуухан дээр данхтай цаа тавиад хоймор олбог дээр очин завлан сууснаа. Өмнөө байх ширээний шургуулга татан нэгэн судраг гаргаж ирв. Гарынхаан алгаар амаа арцсаар мүүлэнг орж ирэхэд лам нүдэрээ наашаа суух хэмээн дөхлөө. Өмнө нь говьлан суух түүн рүү лам хялам хийгээд чамд надаас асуух юм байна уу хэмээн шүдэн хавирах мэт хачин дуугарав. Ламын цаанаал нэг яозгүй өнгөр ярихыг анзаарсан мөрөнгийн дургүй хурч эхлэв. Гэвч өөрийгөө хэн болохыг мэдэх хүсэл дотрыг нь маажлах бардам сэхүүн занг нь арай гэж дарж байлаа. Би хэн бэ? Хэлж өгөөч. Нэрээ мэдхүү? Үгүй ээ. Надад өнгөрснөө санах юм юу ч алга. Яагаад өнгөрснөө ор тас мартаж орхисон юм бол гээд мүүлэн толгоо бацлав. Лам хойш биеэрээ эргэн гүнгрвааны өмнөх хугас шилтэй архийг аван ширээн дээр байх мөнгөн аяганд дүүртэл хийгээд амандаа тарин унсснаа. Уу гэдэг түүн өөд сарвалаа. Аягтай архийг мүүлэн салгансан гараар аван нэг амьсгаагаар хөнтөрч орхиод доош тонгойн хэдэн хором чимээгүү сууснаа. Толгоогоо алгуурхан өргөж аниатай нүдэн нээв. Түүний өөдөөс гүнгрваан доторх хохимоо толгой барьсан 12 нүдтэй догшин бурхан заналтайгаар ширтгийг хараад
Цочсондоо хамаг бие нь ардс хийжээ. Нүдэн юу ч болсон нээж болохгүй шүү гэхээ ламын хахир дуу цураайтахад нүдэнд тас анилаа. Лам төвд хэлээр ямар нэгэн ном уншихад түүний нэгэн хэмээр дүнгэнэх дунд мансуурсан мүүлэн зүрмэглэж эхлэв. Гэнэт хэн нэгний ээж гэж орилох дуу түүнийг сэрээжээ. Нүдний өмнө нэгэн залуу настай хөгшнийг тэврэн суух харагдав. Тэгснэ агшин зур улаан хамбаар бүрсэн авс уйлан гашуудах хүмүүс гялсхийн үзэгдээд дараа нь нөгөөх залуу хөргөгч онгойлгон архи гаргаж модон тагшинд хийн уу. Гэнэт тэр залуу эргэж харахад мүүлэн зочлоо. Тэр залууг өөрийгөө болохыг таниад тэрээр уртаар санаа алдав. Түүний нүдний өмнөр өнгөрсөн амьдрал нь жирэлцэн хөврсөөр байлаа. Тэр байнга л архи уу хажээ. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, доглон, сохор бүр чөтгөртэй хүртэл архи уужээ. Чөтгөртэй архи хувааж уун бас хөзөр тоглох хаж. Бүх хувцаа мөрөд алдчихад чармаа нүцгэн тэрээр цас бодорсон үдэш гудмаар алхасаар хар өнгөөр бодож улаанаар хүрээлсэн төмөр хаалганд тулж ирэв. Удалгүй нэг ер бусын туранхай бүсгүйтэй ингэр зүрүүлэх нь үзэгдээд өнгөрчээ. Гэнэт тас харанхуй нөмөрч хэн нэгэн мөрнөөс нь татаад сэр гэх бөглөө дуу бүр түүрхэн сонсогдоход мүүлэн сая нүдэ нээлээ. Түүний завжийг даган шүлс урсчээ. Би сая өнгөрсөн амьдралаа зүүдэндээ үзлээ гэж гунигтайгаар өгүүлээд мүүлэн нулимсан чигтсэн анисгаан арчснаа. Би одоо яаж амьдрнаа гэдэг санаа алдав. Олон хүн өнгөрсөн амьдралаа мартахыг хүсдэг. Даанч эхлэлгүй төгсгөл гэж байдаггүйтэй адил хүний амьдрал нэг л цэгээс эхэлж тэр цэгтээ дуустдаг. Яг л тойрог шиг. Хүн өөрийнхөө мөн чанарыг таних тулд тэр тойргоос мултарч өөрийгөө мартах хэрэгтэй болдгоо гэж лам өгүүлээд судраа эвхэн буцаан ширээний шургуулганд хийв. Зүүдэндээ би өөрийгөө чөтгөртөө архи хувааж уухыг харсан. Хүн харагдаж байгаа шигээ бишээ. Бурхны дүртэй чөтгөр байхад чөтгөрийн дүртэй бурхан ч байна. Тэр чөтгөрийн нүд яг таны нүд байсан. Та ингэхэд хэн юм бэ гэж бовтнаад хойш цахлан суух мүүлэнг лам нүдний булангаар хараад мушив. Амьдрал бол тэгш шугам. Чи аль талд нь ч гарна тэнд ялгаагүй сайн муу байж л байна. Тэдгээр юмс бүгд өөр өөрийн гэсэн сүүдэртэй. Яагаад гэвэл гэрэл байгаа учраас тэр. Сайхан юмсын сүүдэр муухай болж харагдаж болно. Муухай юмсын сүүдэр сайхан болж бас харагдаж болно. Яг л чөтгөрийн сүүдэр бурхан мэт. Бурханых чөтгөр шиг харагдахтай адил. Тиймээс аливаа юмс харагдаж байгаа шигээ биш. Хүмүүсийн дотоод ертөнц сэтгэл дотор хүртэл сүүдэр нуугдж байдаг юм. Тэр нь чөтгөр. Чи намайг хэн болохыг танихгүй байна гэж юу? Мэдхгүй. Таалга бурхан биш. Яагаад бурхан биш гэж? Хэрв та бурхан байсан бол надтай уулзахгүй байх байсан. Бурхан бүгдийг төлөвлөдөг. Үгүй дээ. Бурхан юуг ч төлөвлөдөггүй. Тэр зөвхөн боломж л олгодог. Түүнийг харин хайж олох нь амьдрал юм. Би бурхан биш. Гэхдээ түүнээс хүчтэй. Ламын ногоонууд яг л дэнлүү мэт гэрэлтэж, хоймор байх бурхад молор эрдний өнгөөр туяаран гэрэлтгэд мүүлэн балмагцсандаа гэдрэх саван унлаа. Энэ мөчид тэрээр ламын өмнөх ширээний хажуу бөөрөн дээрх бурхтын орн нь чөтгөрийн оргонох газар юм гих төвд бичээсийг уншиж амжив. Тэр өмнө нь хизээж төвд үсэг харж байгаагүй билээ. Энэ бол хаа нэгтэйгээс өөрт нь илгээсэн дохио гэдгийг мүүлэн гинэт ухаарчээ. Бүлтгэр нүдтэй, урт сүлтэй жижигхэн хүмүүс хаанаас ч юм гарч ирэн ширээндээ гүргүүлдэхэд чи бол чөтгөр. Чи намайг яаж чадахгүй хэмээн ориллоо. Ламын нүд айжмаар хэвийн төрхтөө орж мүүлэн рүү шөвгдөх мэдээ цоо ширтэв. Тэгснэ. Чи бол бурхны хайр. Даанч тэр хайрыг мэдэрсэнгүй. Ганцхан тагш архинаас чи өөрийгөө чөтгөрт худалдсан. Сэтгэлэн захирж үлж чадах хүн яаж бурхныг ойлгох юм? Тэр хүнээс хайр гарна гэж юу? Тийм ээ. Чиний харж байгаачлан би бол чөтгөр. Чиний сэтгэлд хургасан сүүдэр чинь байна.
Гэхэд түүний дуу хоолой тэнгэр дуугархад л нүргэлв. Мүүлэн өндийгөө чи болж өтгөрч биш. Зүгээр ч нэг өвчтөө чарлба солиот гэж чангаар хашгираад үүдрүү алхах гэсэн боловч хоёр хөл нь тушаатай мэт огт хөдөлсөнгүй. Чи эндээс явж чадахгүй. Чи сая надад өөрийнхөө өнгөрсөн амьдралаа таг шарахаар худалдсан. Өнгөрсөн байхгүй л ирээдүйч байхгүй. Тэгэхээр чи байхгүй гэсэн үг. Алга хавсран суух ламын шар нүдрүү мүүлэн улангассан харснаа. Битгий солиор. Намайг сулал. Галзуу амтан гэж хараагаад бахардан ойчлоо. 2008 он Тамаас ирсэн солиот номоос.